Жаргал сайхны зол жаргал гишүүн асуултаа асууя. Хуулийн төслийн зорилго нь дэмжихүйц гоё юм агуулгатаа зарлаад агуулга болон үр дүн нь эсрэг үр дүнд хүрэгчж болцсохгүй байгаа учраас хилцгийг дэмжихгүй байгаамаа. Улсын хурлын гишүүдийг хариуцлагажуулах эйгүүдэн татах нөхцөл хэрэгтэй юу? Гэхээр хэрэгтэй. Одоо хүн болгонд хэрэгтэй гэж л. Тэгэд үндсэн хууль дээр ч тэр нөхцөл нь байдаг. Нөгөөхөө хэрэгэлсэн тохиолдол байхгүй. Яагаад хэрэглэхгүй байгаа юм? Үндсэн хууль зөрчсөн, шүүхээр гэмт хэрэгүүлсэн тогтоогдсон бол эйгүүлэн татах үүрэгтэй. Тэрийг хэрэгжүүлээ л да. Хэрэгжүүлэх гэхээр процесс нь байхгүй байгаа юм шиг байна. Тэгэхээр одоо тэр тохиолдолд 10 хоногийн дотор гэдэг юм уу ингээд юмуд байдаг ш. Тэд хоногийн дотор хилцэн, дуусан, шийдвэр гаргана, нээлттэй хаалттай хилэлцэн, ингэн тэгнэ гэд процессыг бичиж оруулж ирээд тэгээ хариуцлагажуулж болдгоо мүү. Уриалга нь болохоор олон нийт ингээд бүгдээрээ хүлээж авах үз хариуцлагатай болгоё хичээд үр дүнд нь нөгөө ард түмний төлөөлөл гэдэг улсын их хурлыг чинь ард түмнээс нь холдуулаад ард түмний илч улсын их хурлын гишүүн бол намын багц даргын командаар хөдөлдөг хуруу дардаг машин болгох ийм эрсдэлтэй аваачмаар харагдаад байгаа байхгүй юу? Тэр энэ рүү бол олон нийт анхаарлаа хандуулмаар байгаа юм. Хоёр гол агуулга нь байгаа. Нэг нь болохоор жагсаалтаар сонгогдсон гишүүнийг ёс зүйн ноцтой алдаа гаргасан гэж үзэх юм бол нам нь санал гаргаад тэгээд чуулганаар санал хураалгаад эйгүүлэн татчих болно. Ёс зүй гэдэг имийг нам яаж тогтоох вэ? Нэг дүрм бичнэ. Дүрмийг бол өөрчилж болдог. Бас яаж тайлбарлаж болно? Энэ хүн ёс зүйтэй хүн үү? Энэ одоо ингээд нөхөдтэйгөө эсрэг санал ярьж идэг ер нь ёс зүйг үтгээд биш үү? За ингээ оруулж ирэх. Таалсан таалагдахгүйгээр оруулж ирэх нэг асуудал үүсч болох нь. Хоёр дахь нь болохоор хин нэгэн гишүүнийг ёс зүйн ноцтой алдаа гаргалаа гэж дүгнээд өргөдөл гаргана. Тэрийг нь ёс зүйн дид хороогоор хилэлцэн чуулганаар оруулна. Олонхын саналаар эйгүүлэн татчих болно. Нэг хүн жишээлбэл тэр нэг гишүүн хулгайч гэж хэлснийхээ төлөө эн чинь хулгайч гэж хэлээд энэ ямар ёс зүйгүй итгээд вэ? Монголын хөгжлийг гацааж яана гэд тэр нэг нөхөр өргөдөл бичээд дид хороогоор хилцээд за энэ одоо намын том ажил энэ нүүрсний одоо юу гэдэг тэр нэг хулгай жилгээ нэ тэр юм ингээд гай болоод байна штэ. Нэгэнт л одол байгаа юм чинь энэ дээр нь үзлээд зайлуулчих гэж шийдвэр гаргавал яах вэ? Зүгээр л жишээ шүү. Тэгэхээр энэ бол ийм одоо эрсдэлтэй хоёр зүйлийг нээж өгөх гэж байгаа учраас хариуцлагажуулах зөв зорилгын ард буруу үр дагавар хүргэж болцсгүй гэж харагдаад байгаа юм аа. Тэгээд хуулийн одоо зохицуулалт бол нэгэд ийм зүйл заалтаар нааш цааш нь тайлбарлаад ингээд идэг одоо нэг ийм хэрэгслээс илүүтэйгээр суур ойлголт парламентын нөгөө засаглалын суур ойлголтоо бид нэр анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. Тийм эрсдлийг та бүхэн харахгүй байгаа юм уу гэдэг асуултыг л асуумаар байгаа. Тэр хариуцлагажуулах, эйгүүлэн татах нөхцлүүдийг процессыг нь тодорхой болгоод тэгээд оруулж ирж болдгоо юм уу? Тийм хуулийг хилцхийг дэмжиж байна. Ийм эрсдэлтэй нөхцөлийг оруулж ирэхийг бол хилцхийг дэмжихгүй байгаа.